Орхон аймгийн номын төвийг хамгийн сүүлд 1993 онд ардын депутатуудын хурлын 131-р тогтоолоор хүүхдийн номын сан, номын худалдааг нэгтгэн номын төв нэртэйгээр үйл ажиллагааг нь явуулах шийдвэр гаргаж байжээ. Гэтэл 2014 онд батлагдсан номын сангийн хуульд бүх номын сангуудыг нийтийн номын сан гэсэн нэршлээр нэрлэгдэх болсон байна. Энэ мэтчлэн хуулийн асуудлаас улбаалan номын төвийн нэршлиг өөрчлөхөөр болж иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид хуралдаанаар энэхүү батллаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тогтоол 2022 оны 7 сарын 7-ны өдөр дугаар номер 1404 нэршил өөрчлөх тухай Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48-ийн 1 дахь хэсэг, номын сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-ын 2 дахь хэсэг, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77-гийн 4 дахь хэсэг, боловсрал соёл шинжилгээ ухааны сайдын 2007 оны 415 дугаар тушаалаар батлагдсан аймгийн нийтийн номын сангийн үлгэрчилсэн дүрмийн 1-р зүйлийн 1-ийн 1 дахь хэсгийг тус үндэслэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоох нь. Орхон аймагт үйл ажиллагаа явуулж иргэдэд ном, хэвлэл, мэдээлэлээр үйлчилж байгаа номын төвийн нэршлиг нийтийн номын сан гэж өөрчлөн нэрлэсүгэ. Орхон аймгийн номын төвийн жилдээ 6700 орчим иргэнд 136 мянган ном олгодог байна. Нийт уншигчтай 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр уншлагын 4 танхимдаа үйлчилж байгаа юм а. Номын сангийн үйл ажиллагаа бол одоо техник шинжилгээний хөгжлийг дагаад аль болохоор цахим чиглэл рүү явж байна. Зөвхөн номыг одоо хэвлэл байдлаар уншихаас гадна цахим ном гэдэг юмлийн төлхөө гарч ирж байгаа. За энийг дагаад зарим техник тоног төхөөрөмжийн юмнууд бас номын сан зориулсан юмнууд байна. За одоо номын санд ашиглаж байгаа түрүүний таавахын нэлтгэл дээр гарч ирсэн лев 4 гэдэг програм байгаа ашиглаж байгаа. Одоо хуучин каталог бид нөө цаасан каталогоор хайдаг байсан бол одоо шууд одоо тэр лев 4 гэдэг програмаар ороод хайхад зөвхөн Эрдэнэ хотын номын сан биш. Монгол улсын хэмжээнд лев 4 гэдэг програмыг ашиглаж байгаа орон нутгийн номын сангууд Улаанбаатар хотод үйл ажиллаж байгаа явуулж байгаа номын сангуудын номыг бас тэндээс орж хаанаас нь ч харах боломжтой юм байна. За Kindle гэж юм байгаа. Одоо цаасан номыг орлуулж авч явж одоо нэг таабтай адилхан ийм тоног төхөөрөмж бас гарсан. За номын санд одоо ховор олддоггүй тийм жишээлбэл нэг ширхэг байгаа номыг бол гэрээр уншлага үйлчлэгэнд гаргахыг хориглодог. Ийм номнуудыг бол олон нийт тэр Kindle гэдэг юмыг ашиглаад хэдэн ч хувиар авч яваад хэдэн ч хоногоор аваад унших юм боломжтой юмнууд бас гарч байгаа. Энэ хүүтэ болохоор програм дээр гаргадаг жилд шинэ уншигч 7500-аас 8000 шинэ уншигч бүтээгддэг. Энэ нь давхарцсан тоогоороо буюу одоо мэргэжлийн хэлгээр иргэсэд нь 65000-аас 67000 хүн одоо жилд дунджаар үйлчлүүлдэг тоон баримт байгаа. За энэ 67000 хүн жилдээ 135-аас манай хамгийн дээдл одоо 140 мянган ном одоо цаасын хөвлөмөл номыг олго гаргаж ирсэн статистик тоо баримттай байдаг. 1993 онд 6280 гаруй иргэнтэй байсан Орхон аймаг өнөөдөр 106,000 гаруй иргэнтэй болж номын төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоож нэмэгдэж ачааллаа дийлхэ болсон байна. Иймээс энэ жилээс Баян өндөр сумын цагаанчууд багийн нутаг дэвсгэрт орон нутгийн хөрөнгө оруулалтаар шинэ номын сангийн барилгын ажлыг эхлүүлсэн байна.